Сайн байна уу танд зээлийн дарамтаас гарах төлөвлөгөө сургалтанд туслах Excel файлыг танилцуулъя. За энэ файл бол олон зээлийн одоо нэг дор харах аль зээл хамгийн их дарамттай болгоод хамгийн бага хүүгээр дараалал гаргах зориулагдсан юм файл гэж байгаа. Файл бол үндсэн 3 хэсэгтэй. За хамгийн ихэнд бол тооцоолагч гэж файл. За таны хувьд бол зөвхөн энэ шагаар бүтсэн хэсгүүдийг бөглөхөд энэ Excel модуль маань бол автоматар бүх тооцооллыг хийнэ. Тэгэхээр юу хийх вэ гэхээр зөвхөн зээлдүүлэгчийн мэдээлэл зээлийн үйлдэгдлээ жилийн хүүгүүдээ за сард хэдэн төгрөг тогтмолтолдог вэ гэдэг мэдээлэл оруулахад одоо энэ файл маань бүх зүйлийг автоматар тооцож гаргаж ирнэ. За ингээд хамгийн түрүүнд та энд зээлийн мэдээллүүд оруулсны дараа өнөөдрийн өөрийнхөө бодит одоо нөхцөл байдлыг бол ойлгож авна. За энэ бол жишээ оруулсан байж байгаа. Энэ жишээгээр бол за нийт 8 зээл байгаа. Энэ банд зээл үйлдэгдэл 65 сая төгрөг. Зээлүүдийн дундаж жилийн хувьд 15%, за сард 3.2 сая төгрөг төлдөг. За та 8.6 жилийн дараа зээл өргөх юм байна. Энэ нь 2034 оны 11 сарын 1 байх нэ. За 65 сая төгрөгийн үндсэн зээл 22.2 сая төгрөгийн хүүдүүлж байгаа байна гэдэг мэдээллийг танд харуулж байна. За дараагийн дашбордоор бол чартаар бол таны зээлийн үйлдэгдэл болоод зээлийн хүүгтэй зэрэгцүүлсэн мэдээлэл харагдаж байна. Өөрөөр хэлбэл хамгийн бага хүүтэй зээл бол ипотекийн зээл байгаа юм байна. Гэхдээ зээлийн үйлдэгдэл нь бол хамгийн өндөр харагдаж байна. За хамгийн өндөр хүүтэй зээл бол лендимийн зээл. Гэхдээ зээлийн үйлдэгдэл бага гэх мэтчлэн өөрийн зээлийн мэдээллээ хүүтэй нь харьцуулж харах боломжийг олгож байгаа. За энэ дараагийн чартаар бол таны зээлийн үйлдэгдлийн багцын хэдүүр нь ямар байгууллагын зээл байна вэ гэдгийг харуулах зорилготой. За энэ мэдээлэл оруулсан дараа дараагийн танилцуулах зүйл маань болохоор за энд сар төлөх түмэн автоматар гараад ирж байгаа. За энд олон улсад одоо зээлийг богино хугацаанд оновчтой төлөхөд зориулсан туслах одоо стратеги гэж үүдэг. За энэ стратегиудыг танилцуулна. За эхний хэлцээнд бол ямар ч стратеги шилжихгүй байхад та ямар хүү төлж байгаа ямар хугацаанд хүү ихшин түүний хүү төлж авдаг бодит нөхцөл байдлаа бол харна. За ингэж харахын тулд саяны зөвхөн стратеги шилжихгүй гэдэг цасан бөмбөг шилжихгүй гэдэг тохиолдол сонгохоор энэ тоонууд автоматар хөдөлж байгаа. За ингээд нийт 65 саяын зээлдээ 22.2 сая төгрөгийн хүү төлж байгаа. За хамгийн урт хугацаатай 104 удаа сар 103 удаа төлөх зээл байна. Хамгийн богино нь 2 удаа төлөх зээл байна гэдэг мэдээлүүд нь төлж тусгаарнаад гаргаж байгаа. За энэ мэдээлэл маань өөрт ингээд татагдаад гараад ирнэ. Тэгэхээр энийг бол ямар ч стратеги шилжихгүй гэдэг энэ дээр хурж оруулаад за энд ингэж оруулдаг нь яаж байгаа гэхээр өөрийн энэ зээлийн одоо энэ зээл ба төлөх стратегиудыг хооронд нь харьцуулаад хамгийн оновчтой аргаа сонгохтой туслах юм аа. За дараагийн стратеги гэдүүлээ сонгоё. За цасан бөмбөг гэдэг стратегийг сонгоод үзэхээр доотлын мэдээлэлүүд автоматар ингээд өөрчлөгдөж байгаа. За энэ маань энэ саарл дээр автоматар татагдаж байгаа. За энийг ингээд хуулаад оруулж гэсэн. За цасан нуранга гэдэг стратеги нь бол хамгийн өндөр одоо хүүтэй зээлээс төгөлж төлөх ийм стратеги гэж байгаа. За энийг ингээд сонгоод үзэхээр мөн энэ урд төлтүүд нь автоматар татагдаж орж ирнэ. За энийг дээр бохлоо тавьчихна. За дараагийнх нь бол сар бүр яг төлөхтэй хүн дээрээ дахиад 100,000 төгрөг нэмж төлвөл хэдэн төгрөг болох вэ гэдгийг харж болно. Зөвхөн 100,000 ч ихгүй хийдэж байж болно. Өөрийнхөө боломжтой гараар оруулаад байна. За 100,000 гэж бодоод үзэхэд үзье. За тэр тохиолдолд таны төлөх хүү болоод хугацаанд ямар үр төрөх нь гэдгийг харъя. За 100,000 гэдээ оруулсан. Тэгээд цасан нуранга гэдэг стратегийг сонгоод үзье. За энд өөрчлөлт юм гарахгүй байна. За 100,000 гэдэг энд C20 байгаа мөрдөл энд оруулж юм байна. Тэгээд ингээ харьцуулаад харчихлаа. За ингээ харьцуулаад харахаар ямар ч стратеги шилжихгүй бол та 8.6 жилийн дараа зээлээ өргүүлэх юм байна. Харин цасан бөмбөг, цасан нуранга хоёр стратегийг баримтлахад 2 жилийн дараа та өргүүлэх боломжтой байна. Энэ 2028 онд дуусах юм байна. 34 онд төлж дуусах байсан зээлийг 2028 онд төлж дуусгах боломж байна. Энүүгээрээ та 6.6 жилийн өмнө зээл болж байгаа юм байна. За нийт төлөх хүний хувьд бол 22 сая төгрөг төлөх ёстой байсан бол 8 сая төгрөг төлөх үлж хүүгээ бууруулах өөрөөр хэлбэл 13 сая төгрөгийн хүүгийн зөрүү энэ төгсөж байгаа гэсэн. Тэгэхээр ингээд энэ стратегиудээс сонгоод харахаар ер нь хамгийн боломжтой ашигтай хэлбэр бол энэ өндөр хүүтэй зээлээ төгөлжлөд сар боломжтой өөрийнхөө дүнг нэмж оруулах илүү ашигтай хэлбэр гарч ирж байна. За энэ ингээд файлдэр ингээд орно аргачлалуудын тайлбар болон энэ гарсан үр дүнг бол тайлбар хэлбэрээр бичсэн байж байгаа. За энэ тагаа бас уншиж танилцсанаа. За тэгээд
анхаарах юм бол за энэ 3 дугаар шийднэр бол төлбөрийн хуваар гарч ирж байгаа. Төлбөрийн хуваараар бол яг нэг банкуудын зээлийн 90 төлөлтийн хуваар шиг ингээ хуваар гараад байна. Тэгэхээр энэ дээр бол та яг энэ хуваарийн дагуу төлөхөд санал болгосон хугацаанд бол өргүүлэх юм боломжтой. За сар болгон нэмэлтээр тогтмол биш ч гэсэн хаяада бас мөнгө ингээд эдийн тохиолдлоор орж ирдэг. Тэр үед бол энд төлөх мөнгө ингээд оруулахад дахиад таны юу зээлийн төлөлтийн графикч өөрчлөгдөж тодорхой хэмжээнд хэмэх хөлбөрөдөж бас гарч ирж байгаамаа. Гарч ирэх боломжтой. За жишээ сая 6 дахь удаагийн төлөлтөөр сая хөрвөлөлөө гэж бодоход таны зээлийн юмд бол ийм өөрчлөлт учирсан байна. За иргэн төлөх хугацаа маань бол өөрчлөлтөөгүй тэгтээ төлөх хүн маань бол хэмнэгдэж тэмнэгцэн харагдаж байна. Гэг мэтчлээ өөрөө өөрийнхөө боломжтой байгаа хөлбөрүүд дээр төлөх боломжтой байгууллагууд дээр үндэслээд стратеги боловсруулж зээллээсээ гарах боломжтой байгаа боломжийг болгож байгаа. Өөрөөр энэ файл бол онцлогтой юм аа. За танд амжилт хүсье, баярлалаа.